Монголын нийгмийг өөрчлөхдөө одоо Чингис хааныхаа гэрээссэн өгөөдөө хааныхаа зарлигдсан энэ зарлигийн дагуу одоо Чингис хааны Алтан ургийнхан юу хийх ёстой гэдэг энэ одоо зүйлэр бол одоо өөрчилж ингэж одоо зүтгэх ёстой гэдэг ийм байдлаар хувь нэмрээ оруулж ингэж ирсэн. За одоо бол одоо гарцаагүй цаг үе ирж байна. Монголын түүхэн гүн ухаан гэж монголчууд өөрсдөө түүхэн онол, түүхэн арга зүй, түүхэн одоо ёс зүй, түүхэн ухамсар энэ бүхнийг одоо шингээж бичдэг. Тэгээд их хвчлэн он дараалан тэмдэглэдэг. Одоо аргатай юм шүү дээ. Монголын одоо нийгэмд энэ онцгой чухал зүйлээ олж харахгүй, тийм ээ. Энийг ямар ч гадаадаас олж авахгүй. Харвард төгсөөд ийм боловсрал эзэмшиггүй. Удирдлагын академи төгсөөд ийм боловсрал эзэмшиггүй. Тийм ээ. Би наашлагч хэлээ. Улс төрийн боловсролын академи төгсөөд ийм боловсрал эзэмшиггүй. За Монголд байж байгаа 200 гаруй дээд сургуулиудыг одоо төгсөөд ийм боловсрал эзэмшиггүй. За гаднаас одоо өндөр үнэтэй сая доллараар, тийм ээ. Өндөр үнэтэй одоо гадаадын одоо эрдэмтэд улс төрчид, тийм ээ. Томоохон одоо нийгмийн зүтгэлтнүүдийг одоо Монголд айчлуулж байна, ирж байна, тийм ээ. Өөрсдийнхөө гарч ирж ил байгаа. Монголын одоо тусламжийн хөрөнгөөрч ирж ил байгаа. Тэгээд тэр хүмүүсээс одоо заалгаж байгаа энэ дотроос бол эзэмшиггүй. Энэ гүн хаан. Тэгэхээр өөрийнхөө хил дээр, өөрийнх нь одоо соёл дээр, өөрийнх нь иргэдийг одоо бүтээгээд ирсэн. Энэ гайхамшигтай одоо энэ соёл бол хүн төрлөختөн ажиллаж хараад байгаа, тийм ээ. Монголчууд өөрсдөө нэг сайн ажиллаж харахгүй байгаа. Ийм одоо юм бол байх юм. Тэгэхээр зэрэг энэ асуудал бол одоо Монголын өнөөгийн одоо хүнд хэцүү байдлын гол шалтгаан бол энэ. Хүнд байж байгаа юм аа, тийм ээ. Хүн хэрэглэхгүй өөр тийшээ одоо дутуу, буруу, өрөөсгөл юм руу одоо гүгээд байхаар зэрэг тэр бол одоо ойлгомжтой шүү дээ. Тэгээд иймэрхүү байдалтай одоо байж байгаа. Зүгээр энэ зүйлд бол жоохон одоо харамсдаг юм байна. За миний одоо тэр үнэхээр одоо Монголын төлөө, тийм ээ. Одоо Монгол хүний одоо цоглох зүрх гэдэг бол үнэхээр одоо маш одоо чухал зүйл. Тэ Монголын төлөө цоглоно гэдэг бол одоо хилдэг юм биш, нам байгуулдаг юм биш, тийм ээ. Эсвэл одоо шашин аль нэг шашныг дэмжснээр одоо болчдөг юм биш, тийм. Ерөөсөө л Монгол хүн өөрөө байдаг. Бусдын л адил эгэл амьдралаар амьдарч 1980-аад онд 33 дугаар сургуулийг төгсөн, нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургуулийг дүүргэж 10 гаруй жил хил манаж, бас 10-аад жил шинжлэх ухааны судалгааны ажлыг хийж олон 10 бүтээл төрөн гаргасны дотор ерөнхийлөгч асан Очирбатын хүсэлтээр төр барих уламжлалт аргын суврагын онол ном, Санжаа сүрэнгийн зоригийн захиалгаар Монголын үндэсний хөгжлийн концепц болон хаадын гүн ухааныг Монгол түмэндээ хүргэх гэж зорьсон үхий л үйл ажиллагааг энд нэрлэж болох юм. Даваа нэмийн Монголон гэх сэтгэл, Монголын төлөө удмын цус хөлс бүхэн түүнийг эх орончдын 555 нууц бүлгмийг байгуулж, даш дуржийн насаг доржийн төрсөн гэрийн буурин дээр дурсгалын самбар босгоход хүргэж, дархан хилийн төлөө хөдөлгөөнийг байгуулж, төваад тэр дундаа Монгол улсаанд цөмийн зэвсэггүй бүс болгох саналыг нэгдсэн үндэсний байгууллагад явуулж, урд хойд хоёр хөршийн цөмийн зэвсгээ турших талбар болохоос эх орноо хамгаалсан зэрэг олон арван шин санал санаачлагыг энд дурсаад гүйцэхгүй юм. Гагц энэ хүн хэний тулд юуны төлөө ингэж эх орон Монгол элэг нэгт ахан дүүсийн хамгаалан уриалан босож байдгийн учрыг багч болов хэлгсэн гэж л хүсэх юм. Монгол хүн морин хурдлагад хөөрөн догдолдог шиг, Монгол хүн нэгнийгээ эрсдэхэд энлэн эмтэрдэг шиг, Монгол хүн эх орноо хайрлан зүрх элэгддэг шиг энэ хүнийг сонсоод тэнгэр тийш зөвхөн унмаар санагдсан юм. Бид хаанаас ирсэн хэн болохыг, бид юуг мэдэх хэрэгтэй байгааг, бид юуг хайрлан шүтэх ёстойг, бид хаашаа явж хинтээ нөхөрлөхийг, бид яаж хүчрэхэг болж 800-ны тэртех их түүхэн эргүүлж болохыг та мэдмээр байна уу? Монголын хаадын гүн ухаан ирж боловсроо. Би бэлтчихэд байна. Миний өвөг дээдсэнгээ бэлтцсэн юм аа, надад зориулаад ингэсэн юм. Би юуныг одоо бэлтчихэд байна. Хурж ирээд одоо тэр хаадынхаа язгуурыг ав. Тэр эзэн хааныхаа язгуурыг авч дэлхийд одоо юу яа үлгэр жишээгээ үзүүл. Тэр 88 гавьяатын одоо хийсэн тэр гавьяануудаа байгуулцгаа. Тийм ээ. Тэр 95 мянганы ноёдын одоо асуудал байна да. Тийм ээ. Тэр бүгдийг одоо эндээс авцгаа хийцгээ гэж ингэж одоо уриалаад байгаа. За дэлхийн нийтэд түгээх гэдэг асуудал байгаа тийм ээ. Энэ гүн ухааныг одоо яах вэ? Яа түгээх вэ гэж. За ер нь хүн төрлөختөн ант одоо хандаад бид энэ 6 сарын 26-наас 7 сарын 10-ны хооронд эхлээд бүтэн жилийн хугацаатай одоо
энэ гүн ухааныг дэлхийд дахин зарлах ийм гүн ухааны олимп маягийн зүйлийг хийх гэж байгаа юм. Гүн ухааны одоо олимп маягийн зүйлийг хийх гэж байгаа. За энэ үеэр бол хүндрэлтэн нөгөө Нострадамусын таамаг биелэгдэх. За одоо сая бүтэн жилийн хугацаатай Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч нөхөр Давааним Чингис хааны алтан ургийн хүн энэ хүн одоо Мөнх тэнгэрийн Чингис хаан эргэж ирнэ гэдгийг батлна. Хоёрдугаарх нь одоо Чингис хааны гүн ухаан хүндрэлтний ирээдүг аварна гэдгийг одоо баталж байна гэж. Тэгээ энэ асуудал дээр хизээ одоо дэлхийд зарлах тухай асуудал дээр одоо бөөн хилцүүлэг болсон дэлхийд дахинд. За энэ хилцүүлгийн дагуу зүгээр 1-2 жилийн дотор би гаргаж өгнө гэсэн хатуу ам хязгаарч хийгээгүй. Гэхдээ хүндрэлтний итгэл найдварыг нааш нь харуулж суулгачаад тэгээд одоо удааж бас одоо сэтгэлийн чилээх бодлого байна. Ингээд бүтэн жилийн хугацаатай бол өднөөс оюуны одоо тийм томоохон одоо олимп өөрөөр хэлбэл хүндрэлтний жинхэнэ одоо философик хүндрэлтний одоо аврах мухарлаас гаргах энэ одоо гайхамшигтай философик зарлах гэж байна. Монголчууд энийг хийж чадлаа. Тэ монголчууд хичнээн хүнд хэцүү байсан ч гэсэн одоо гайхамшиг бүтээж чаддаг гэдгийг үзүүлж байна. Ингэж одоо чадлаа. Монгол орны аврыг хэд тийм ээ. Дөрвчийг шиг одоо миний хэлсэн шиг үнэхээр одоо улс орны аврахыг одоо хүсэж байгаа. Тийм одоо хүмүүс нас хүүс хязгаарлахгүйгээр ингээд одоо академид харанд бие боловсруулад өгье. Тэ 10 одоо хэд өдөрт багтаа шахаад ч гэсэн одоо боловсруулад өгье. Ямар ч байсан одоо 100-аас 200 хүн бэлтгэхэд бол бидний удирдаа явуучих тийм ээ. Монгол орныг одоо гайхамшигтай сайхан улс болох нүдэрмхийн зураг. Ерөөсө 2 жилийн дотор одоогийн хийж байгаа амжилтыг одоо амжилт гэж үзье л да тийм ээ. Жохон ч гэсэн амжилт гэж үзье тийм ээ. Тэндээс эхлүүлж үзэх юм бол 2 жилийн дотор сая гаруй дахин тийм одоо том амжилтанд хүрэх юм байна шүү дээ. Тэгээ бодоод үзтээ. Тэгэхээр энэ гайхамшигтай шинэ юм болох гэж байгаа биз? Тэ? Зарим хүмүүс бол хэлээд байгаа 2020 он гэдэг эхэлнэ гэдэг. Тэгээд энэ хөгжлийн концепт центр гэдээ хийсэн байна. Биш. Тэр биш. Ерөөсөө тэгж удадгүй зүйл. Юм эхлэх юм бол тэр тэнгэрийн цаг бол тэнгэрийн цаг. Мөнх тэнгэрийн цаг бол ерөөсөө мөнх тэнгэрийн цаг. Мөнх тэнгэрийн төр бол мөнх тэнгэрийн төр. Тэр зохион байгуулалт удирч чадна шүү дээ. Тийм учраас ерөөсөө 2008 оны 6 сарын 10-наас 7 сарын одоо 6 сарын 26-наас 7 сарын 10 гэхэд тэр асар том одоо үлсийн одоо эзэн хааны нөгөө язгуур тодордог шиг одоо тийм том үйл ажиллагаа эхэлнэ. Тэ одоо бүх юм тодорчно. Тэгээд үйл ажиллагаандаа шуушилж байна. Хөдөлгөөн дэд хөх Монгол гэдэг зарчмаар хийдэг. Одоо энэ эзэн хааны үгіз тэ одоо тэр хөдөлгөөн дэд хөх Монгол гэж. А мөнх тэнгэрийн зарлигаар бол нүдэр эмхийн зураг гэж. Тэ нүдэр эмхийн зураг гэдэг чинь бол одоо тэр үлэг гөрүүл хүртэл бие энийг хадж жагаад тэгээд тэр чигээрээ байхгүй болсон байна. Одоо тэр юм шиг одоо тэр бол нүдэр эмхийн зураг дэлхийн одоо ертөнцийн тийм айхтар хурдан өөрчлөгдөж байна. Яхаараа тэр чулуу болчтой тийм. Тэр хэдэн сая жил хазах уу тэр тийм ээ. Тэгээг үн ойлгомжтой тийм ээ. Тэгэл хазгаж байгаа л яасан байна. Хазаалангуутл тэр үед яасан. Одоо тэгж одоо юм өөрчлөгдсөн байна. Тэр юм шиг тэгж одоо өөрчлөгдөх юм. Тэгэхээр зэрэг ийм цаг үеийн ийм одоо эрчимтэй юм ирж байна. Ийм учраас одоо монголчуудаа хандаж хэлээд та бүхний дотор эзэн хааны язгуурыг шингээх хүмүүс чинь тийм ээ. Та бүхний дотор байгаа хин нэг нь байна. Жишээлбэл би биш, тэр эрдэнэгаа биш, тэр инквайр биш байхгүй. Тэ. Энэ тийм хүмүүс байгаа. Тэр 9 өрлөгийн тэр 88 гавьяатын тийм ээ. Тэр одоо язгуурыг одоо шингээх хүмүүс мөн адил ард түмэн та бүхний дунд байна. Би яагаад би биш гэж юм вөхөр ерөөсөө энд бол заасан байдаг. Би Чингис хааны удам би тийм хүн гэж өчнөө хүмүүс гарч ирнэ гэж. Тэр бүгдээрээ биш учраас ичгүүр болох гэж. Тэ, ичгүүр болох гэж. Тэ. Тэгээд мөнх тэнгэрийн зарилгаар юу яана гэж. Одоо тэр тайлга тахилгыг хийж тэр язгуурын шингэнэ гэж. Тэ. Ингэж одоо бүр одоо заагдсан юм байдаг. За шашнууд бүхэн яахаа өгөхөөр зэрэг одоо бурхны буруу одоо юу яаж ингэнэ гэж. Ингэж юу яана гэж. Мөн тэднүсийг ичгүүр болох гэж. Тэ. Тэгээд тэр тэднүс нэг удахгүй одоо юугаа засаж эхэлнэ гэж. Одоо биднээсээ сурч тэгээд одоо юугаа өөрчилнө гэж. Тэ. Ингэж одоо энэ алтан ургийн одоо бодлого ч юм байж байгаа юм шүү дээ.
Тэгээ тийм учраас бол бид чинь одоо их тодорхой хэлээд байгаа юм дэр. Яагаад жишээлүүд авааны өөрөө биш гэдэг нь үгч. Би эзэн хааны 30 дахь удмын хүн болохоос тийм ээ. Миний одоо Чингис хаан миний 30 дахь үеийн дээд. Тулуу эзэн миний 29 дахь үеийн дээд. Тийм болохоос биш. Би өөрөө тулуу эзэн байна гэж. Яаж 29 дахь одоо жишээ нь хүүхэд аав хооронд би аав байна гэдэг одоо дараад ивэл сони болно доо. Тийм ээ. Гэхдээ наацхан тийм байхгүй юу? Тэг учраас бол бид хизээш тэгдэг. Бидэнд тийм ёс зүй байдаг. Тийм муухай ёс суртахуун байхгүй. Тэг бид бол өндөр мөнх тэнгэрийн ёс зүйтэй, алтан ургийн ёс зүйтэй хүмүүс. Тийм учраас бол тэр наацх нь одоо миний дайны одоо мэдхгүй байж би гэж одоо дахиад байгаа. Тэр хүмүүс бол бүгд ичгүүр болно. Бүгд шившиг болно гэдэг би шууд одоо хэлчих, тийм ээ. Тэгээд харин энд үннийг хайгаад яваад байгаа хүмүүс байна. Одоо тэр аврыг гэж болоод тэр үннийг хайгаад үнэн амьдралыг хайгаад шударгаараа яваад тэр ядарсан чамаагүй тэргээрээ яваад ингээд байгаа хүмүүс байна. Тэр дотор ч л байгаа байхгүй. Тийм учраас тэр та бүхэнд одоо байгаа шүү. Монгол орны аврах одоо өргөн боломж одоо биш шүү. Бид маш хурдан аврах шаардлагатай шүү гэж ингэж одоо хэлэх байна. Монголчууд минь ээ, та бид бол дэлхийг засах заяат дээд тэнгэрийн язгуур төвгүүд охид билээ. Гагц үүндэн итгэж сэтгэл зүрхнийхээ гүнд нууцлагдан олон зууныг илээсэн тэр их сүр хүчээн сэрэй. Дэлхий дээр нийт 3000 орчим үзмэрч мэрэгч төлөвч зөм бэлгийн авяастай хүмүүс байдаг хэдий ч Монгол хүн шиг бурхтын эзэн мөн хөх тэнгэртэйгэн харьцаж хүч оюунан сэлбэх тийм эрдэм чадалтай нь үгүй билээ. Ийм эрдэм оюун хүч чадлын ундрагыг 800-ны тэртээ эзэн Чингис хаан маань өөрийн биеэр тэнгэр язгуур авснаар бидэнд нээж өгсөн юм. Нэгэн түүх дор мөргөм үү? Эзэн Чингис хаан 17 настай ах байда. Бурхан халдун уулыг тэр чигт нь орон хас хэлбэрийн овоо босгож өөрөө халдун уулаа гурамтаа тойрч тэнгэрийн хүчийг гуйсан гэдгийм. Тэнгэрт танигдах энэ үйлдэл Чингис хаанд мөнх тэнгэрийн хүчийг буулгаж анх удаан язгуур авсан түүхтэй ажээ. Тэр цагаас хойш Чингисийн нэг зэрэг 1000 дайсантай тэнцвэц их хүч ухааныг олж 9 өрлөг 88 жанжин алтан ургийнхан тэр чигтээ тэнгэр язгуурыг авсан гэлцдэг юм. Гэтэл эзэн Чингисийн 30 дахь удмын бодлого баригч иш үзүүлэгч Давааним хэмээх нэгэн хүн 800-ны дараа буюу бидний энэ цагт дахин тэнгэр язгууртай харьцаж чадхаан дэлхийд зарлаж үүнийгээ батлан харуулад байна. Ингиж итгэж ядам энэ түүх Нострадамын ирээдүйг зөвнөж хэлсэн үгс болон Мулдашвын тэнгэрээс буух оюуны их хүч язгуур хэмээх нэгэн зүйлийг олж илрүүлсэн зэрэг онцгой шиг мэдээгээр батлагдаж эхэллээ. Тиймээс ч дэлхийн чих Монголын зүг дэлдэж дэлхийн нүд бидний зүг анхааралтай ажих боллоо. Бидэнд Монголын төдийгүй дэлхийг төвшөртгөх их хувь заяа байна. Бидэнд мөнх тэнгэрийн хүчин дор эзэн Чингисийн ивэл дор эргэн мандахын өрөөл бий. Энэ бүхэн яг энэ цагт Монгол хүн та бидний зүрх сэтгэлээс гарнаа. Хаадын алтан сургаал их гүн ухаанд суралцж, хаадын их сүр хүчийг тэнгэрээс эргүүлэн буулгаж, мөнх тэнгэрээс язгуурт их Монголон засах гэж Даваанымгаа сайн, муу, үнэн худлын дэнсээр өөрийгөө илээж авна. Нэгэн цаг дорын түүхэнд 3 хөх мэнгтэй наран саран нэртэй алтан ургийн бодлогыг үл тасалдуулан баригч үүрэгтэй нэгэн хүн их Монгол улсын сүрийг эргүүлэн босгож эзэн Чингисийн язгуурыг мөнх тэнгэрээс урина. Тэр цагт тэнгэр заяат Монгол түмэн дэлхийг аврах болно химээсэн гэдэг. Хэрв энэ түүх үнэн аваас мартагдаж, устгагдаж, арчигдаж хоцорсон их түүхэндээ мөргөж эргэн буух эзэн Чингисийнхээ мэрэгэн оюунд шүтэж энэ бүхнийг бидэнд ойлгуулахыг хичээх алтан ургийн удамд итгэж сонсгол үлджээ. Монголчууд та бид тэнгэр язгуурт тэнгэрийн хөвгүүд охид юм шүү. Мөнх тэнгэрийн хүчийг авч энэ улсаа мандуулахад Давааним гэх энэ өвөрмөц сонин хүний үгийг эргэн нэг сонсоход буруу юусан билээ. Өөрийгөө сонсож, өөрийгөө шинжиж, өрөөлийн тухай сайныг тунгаахын цагт тэнгэр язгуур бидэнд шингэж, тэв дэлхийг амар жимэр болгох юм гэсэн. Тэр цагт та бид гагц Монголынх биш, дэлхийн зүрх болох юм аа. Ингээд мөнх хаан Чингис хааны гэрээслэл өгөөдөө хааны зайрлагыг хүлээж мөнх тэнгэрийн одоо ишийг үзүүлэх. Одоо мөнх тэнгэрийн төр гэж байна. Одоо жинхэнэ бурхны төр, бурхны төлөлгөө болсон тэр төрийг дахин байгуулж иш үзүүлсэн гэж байна. Энэ иш үзүүлэлтэн дээр нэг одоо хүн төрлөختний түүхэнд үлдсэн гайхамшигтай том юмыг бас харуулсан байдаг.
одоо давхар харуулсан. Тэр юм нь одоо юу гэхээр зэрэг жинхэнэ одоо бурхны өмнөөс бүх одоо шашнуудын долгоолагч нарыг хар хүнд одоо цуглуулад тэгээд ямар шашин ямар алдаатай байна. Тэр алдаануудаа бүгдийн зас бурхны нэрийг барьж байгаа бол тийм ээ одоо жинхэнэ бурхны нэрийг одоо барьж байгаа бол та бүхэнд одоо өгч байгаа тэр бурхтынхаа одоо зөвийг юу яа одоо биелүүл. Бурхтын чин дээр мөнгө тэнгэр байдаг юм аа. Ийм учраас одоо ертөнцийн эзэн тийм ертөнцийг бүтээгч мөнгө тэнгэрийн одоо тэр сургаалын дагуу яваа гэж ингэж одоо зарлигдсан. Бүгдэд нь одоо зөвлөсөн 800-ны дараа мөнгө тэнгэрийн элчин санааг хэрэгж ирэхдээ энэ алдаануудаа зассан бай гэж ингэж одоо үргэлжсэн байдаг. Энэ бол юу гэхээр зэрэг бусад шашны одоо бүх одоо юунуудад номлолуудад диваажингийн тухай санаа байдаг шүү дээ. Тэр диваажинд хизээ хөрөх гэхээр зэрэг одоо өснийхаа дараа тийм ээ. Одоогийн амьдтай бол одоо зовно. Хизээ жарах хөвөл одоо тий диваажинд очино. Тэр нь одоо хоёр дахь амьдрал тийм ээ. Дараа хойт наснаа гэж тийм ээ. Ингэж одоо том ялдаг. Энийг бол яасан гэхээр зэрэг шууд газар дээр нь одоо харуулж хүндрэлтэн диваажинда очисон цорын ганц удаа одоо очисон тэр үеийг гэж ингэж одоо үздэг. Тийм учраас хүн амьддаа тийм ээ одоо тэр диваажинтайгаа золох хэвээр хүн амьддаа жаргах хэвээр тийм хүн амьддаа одоо юм байх хэвээр харин тэр амьддаа байх асуудлыг нь бол та нар одоо үгүйсгэж байна. Хүн амьддаа одоо жаргах хэвээр юм аа. Тэгэхээр зэрэг та нар одоо номлолуудаа өөрчил. Тэр шашнууд тийм өөрчил энэ шашин одоо тэгж зас гэж одоо ингэж хэлсэн байдаг. За энэ бол одоо хүндрэлтний мөнх хааны үед иш үзүүлсэн гайхамшиг байдаг байхгүй. Тэг үнэхээр одоо гайхамшигтай зүйл. За тэгэхээр зэрэг хүний амьддаа одоо гайхамшиг бүтээнэ гэж байна. Тийм ээ амьддаа хүн сайн сайхан аж жаргалтай амьдрах ёстой гэж байна. Энэ талаасаа бол одоо Монголын хаадын гүн ухаан энэ бусад одоо шашнуудыг тийм ээ айхтар одоо дээр одоо давж харсан жинхэнэ цорын ганц бурхны одоо өмнөөс хэлэгдсэн гэдгийг баталдаг зүйл. Тэгээд одоогийн одоо энэ шашнуудын одоо энэ тийм ээ мохор сүсэг энэ одоо байдлууд бол асар том шүүмжсэн юм байдаг. За тэгээд тэрнээс хоошоо бол одоо Ховлын хаан одоо энэ дахин одоо нотолж одоо Чингис хааны гарал үүслийн тайлах тахилгыг шинжлэх ухааны үндэстэйгээр иж бүрдүүлж баталсан. Тэ маш олон төрлийн одоо шинжлэх ухаанаар одоо баталж ингэж одоо хойч үедээ үлдээсэн. Ингээд нөгөө тулуун удмын бодлого баригч нар чинь одоо ингээд сайхан юм янзлаад өгч байна. Тэ ингээд явсаар байгаад одоо тэр 1634 оныг хүрч ирсэн юм байна. За энэ хооронд бол эзэн хааны гэрээсэлд 5 зүйлийн тийм ээ одоо тэр зовлон гэж шүү дээ. Тэрийг одоо учруулагч тэр эзэн тулсуудыг одоо гадна талаас дандаа учруулна. Гэхдээ одоо тэр улсууд бүгдээр мөхнө гэж ингэж заасан байдаг. За хамгийн анхных нь бол Мин улс байдаг. Хятадын Мин улс. Тэр Мин улс одоо яхаа вөхөөсөг эртний одоо Бата хонцонгоор тийм ээ төр улсыг одоо бушнуулах эзэн хааны алтан ургийнхныг одоо устгаж ийж хаадын төвшөнд устгаж ийж Монголыг авах гэсэн энэ одоо бодол санаагаа хэрэгжүүлнэ гэж. Тэгээ ингээ хэрэгжүүлэхэд бол алан хядлага харагдаж байна гэж. Тэгээд энэ хаадын яг одоо устгахыг гэж алан хязгаар аваад тэг Монголдо одоо байлдаж өчнөө юм болж ингэсээр хагаад тэгээ хаадууд дуусаагүй байхад Мин ус чинь өөрөө мөхсөн юм шүү дээ. Тэгээ энэ одоо ингэж батлагдтыг. За дараагаар нь бол одоо их тийм юутай одоо түүмэр тийм ээ одоо асар их одоо тийм юутай одоо гал тийм ээ одоо түүмэр одоо гал гэж хэлэхгүй л дээ түүмэр одоо юм одоо шатаах одоо ном бичгүүдийг шатаах улс орныг одоо шатаах иймэрхүү зүйлүүд одоо гарах юм байна гэж. Тэр улс мөхнө гэсэн. Тэр нь манж байсан. Манжийн үед Монголын одоо хаадын бичиг баримтууд энэ одоо гүн ухааны бичиг баримтууд монголчуудын гүн ухаанд асар их анхаарлаа тавьдаг. Тийм улс үндэстэй шүү дээ. Бусад юунаас илүү ягаад мөнх тэнгэрийн зарилгаа гэж үздэг. Жинхэнэ бурхны сургаал маань гэж үздэг учраас тэгж байгаа юм. Тэгээд тэр хаадынх нь одоо тэр гүн ухааны баримт бичгүүдийг авчиж Бээжинд одоо юу яана гэж одоо манж даачин улс. Энэ улс авчиж 3-4 удаа авчиад тэгээд одоо шатаашсан байт. Тэгээд техник битэл 1691 онд Оросын талаас анх удаага Монгол руу түүмэр тавьж эхэлсэн байт. Тэгээ одоо энэ түүмрийн чинь их үсэл 1691 онд одоо эхэлсэн
ийм учиртай юм. За энэ мичилингээр одоо тэр цаг үеийг яасан. Тэгээд манж одоо мөгцсөн тийм ээ. Одоо манж бол байхгүй шүү дээ. Манж ус гэж. Ингээд одоо тэрийг одоо бэлэгдсэн тийм ээ. Одоо урчилж одоо хэлсэн ийм байдаг. За дараагаар нь одоо тангадын хараал одоо хүрх юм байна гэж. За тэгээд тангадын хараал бол одоо юу гэдэг хараал байх вэ гэхээр бүүмэд мэдсний бүү сонс гэж. Тэ ийм хараал байдаг гэж. Тийм учраас тангад улсын өглөө өхөн тийм ээ. Одоо надад одоо сануулж бай гэж. Одоо тэгээд тэр 13 дугаар зуунд үзээд байдаг та. За тэр чинь бол юу гэхээр тэр тангадын хараалыг юу яах явдал бол мөнх тэнгэр тэрслэх юм аа тий. Одоо сургаалд тэрслэх одоо хамгийн ойрхны одоо тэрслэв одоо шишин бол тэр байна гэж үзсэн байна. Ингээд жишээ одоо хэлэхэд бол одоо зонхуу гэл тийм ээ. Зонхын одоо бодмөрийн зэрэг гээл одоо манай хачаа одоо шүтэл одоо сүйдэл одоо байна. Утганы ойлгодгүй айд гэсэн мөртөө. За тэгээд хэрүүн дээр гэхэд одоо зонхуу бол амдууг юм. Тэр үеийн одоо кам амдуу энэ төр бол юуны нутаг байсан. Тэр тангад улсын нутаг байсан. Одоо бол төвдийн нутаг болчиход байгаа юм. Яасан гэхээр эзэн хаан мөхөөснөөс хойш тангад улсын мөхөөснөөс хойш одоо юу ячаад байх юм. Одоо төвдийн нутаг болчиход. Тийм учраас одоо энэ буддизм хэлж байна. Тий. Ийм учраас одоо тэр үед яасан гэхээр Монгол одоо шар болно. Энэ үед одоо ийм юм болно. Одоо эмхтэйчүүд нь одоо юунаас одоо дэшээ гарахгүй тийм ээ. Уул орон дээр очиж чадахгүй. Одоо юунаасаа одоо нэр хүндгүй галын одоо хоймроосоо дэшээ гарахгүй тийм ээ. Ийм одоо нэр хүндгүй болно гэдэг гэж хүртэл одоо тэр юмнуудыг хэлсэн байдаг. За энэ чинь бол одоо яг мөн үү тийм ээ. Энэ одоо монголчуудын удмын юм биш штэ тийм ээ. Уламжилт юм биш штэ. Одоо монголын эмэгтэйчүүдийг одоо дорд байлгадаг ёс бол. Тэгээ энэ бол яасан гэхээр зэрэг тэр уул аван дээр гардгүй яадаг одоо гэрийнхээ амнаас дэшээ гардаг өнтер чинь юу гэхээр зэрэг бүддийнхэн орж ирээд монгол эмэгтэй хүмүүсийн нэр хүндийг доошлуулахгүй бол буддизм ерөөсөө юу яахгүй байсан. Одоо монголч шүтгэхгүй байсан. Яагаад вэ? Ээж хүн гэдэг бол тэр ямар ч шашнаас илүү тийм ээ. Одоо гэрийн одоо шүтэн байхгүй юу? Тийм учраас бол яасан гэхээр зэрэг тэр ээжүүдийн одоо нэр хүндийг буулгаж байж ингээд оройд нь гарч авааных нь оройд хадаг яндар болж юуных нь гэрийнх нь хойморт одоо залагдаж бурхан шишин болж эмэгтэйчүүдийн одоо нэр хүндийг унгаж яаш одоо ингэж одоо юу яасан юм шиг гарсан. Энэ бүхний эцэст Давааним гэж хэн болов? Чингисээс ихтэй Монгол хаадын гүн ухааныг бидэнд өвлүүлэх гэж яваа хүн үү? Эртний ёсоор тэнгэртэн халзаж эзэн Чингисийн язгуурыг буулгах гэсэн шийдтэн үү? Тасалж хайсан үннийг эвлүүлэх гэж, тангараг өргөсөн гэрээслийг биелүүлэх гэж, тэнгэр язгуурт түмнийг сэрээх гэж, тэгээд эцэст нь Монголон дээш өргөх гэж тэмцэл зүтгэлийн дунд асаж яваа хүн үү? Эзэн Чингисийн алтан ургаас эгэл төрхөөрөө бидний дунд ирсэн эцсийн удаа Монголын заяаг тэгшэтгэх итгэл найдварын зул болж яваа хүн үү? Юу гэж ойлгох нь таны хэрэг болж, энэ бүхнийг дамжуулж өгөх нь миний хэрэг болжээ. Гагц энэ хоёрын дунд ганцхан үнэн буйн. Энэ бидний одоо яг харж буй Давааним гэгч хүн. Тиймдээч энэ хүн Монголын зүрх бас бидний зүрхээ.